Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Сумья Базар улсын хурал дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч улсын хурлын гишүүн Ундраа тэргүүтэй уул уурхай хүнд үйлдвэрийн яам байгаль орчин аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Ховд аймгийн Хөшөөтийн урхад ажиллах үеэрээ Моэнко компани удирдлагууд ажиллажид нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Моэнко компани удирдлагууд ажлын хэсгийнхэнд үйл ажиллагааныхаа талаарх товч танилцуулга мэдээллийг хүргэсэн бөгөөд үүний дараагаар нутгийн иргэдийн санал бодлыг сонсож харилцан санал солилцлоо. Уурхайн тос жилтэн улмаас хөшөөтөөс сойролсон хүн бүр амьсгалын замын өвчлөлттэй болж иргэдийн хашаанаас 1 метрийн зайд хөрс худалдын шорон овоолго төрж орж ирсэн зэрэг хүндрэлтийн асуудал өдөр тутмын амьдралд нь хүндээр нөлөөлдөг байна. Иймээс хөшөөт багийн айл өрхийг нүүлгэн шилжүүлж өөр газар суурьшуулахгүй бол ард иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа дүр зураг олон бий гэдгийг нутгийн иргэд хэлж байсан юм а. Тэгээд юу ч хэлэх чинь гэхээр амар тоосчлоо. Тоосчлт бид нар ингээд за одоо бид нар яг ингээд тэтгэвртээ суугаад өгөх цаг ирч гисэн. Нялх гараа төрсөн хүүхдээс эхлүүлээд амар амьдрахад хэцүү байна. Тоосч маш их байна. Хөшөөт уурхайг яаралтай нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Ажил амьдарч байгаа биднэрт энэ эрүүл мэнд дуулал одоо ирсэн маш хүнд байгаа. Уурхай хажууд барилах Хөшөөт тосгонд 215 өрхийн 1500 гаруй иргэн амьдардаг байна. Үүнээс насанд хүрсэн 450 иргэнтэйгээс ажил хөдөлмөр эрхлэх боломжтой 230 орчим хүн 0-аас 16 насны 300 орчим хүүхэд байдаг байна. Сүүлийн жилүүдэд тус тосгоныг нүүлгэн шилжүүлэх тухай яригцаар байгаа ч өнөө хүртэл дөрвтэй арга хэмжээ аваагүй байна. Иймээс үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амь эрүүл мэндээс авсан ямар ч эрх ашиг байх ёсгүй гэдгийг Сумья Базар сайдуулган энэ талаар анхааралтай авч ажиллана хэмээлээ. Хөшөөт төр үүсэж байгаа нөхцөл байдал энэ ард иргэдийн эрүүл ахуй эрүүл амьдрах орчин хүний одоо эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал зүйл. Энэ дээр Монголын төр засаг энэ дээр одоо шийдвэрээ гаргах ёстой гэж би бодож байгаа. Тэгэхээр орон нутгийн удирдлагууд бас тодорхой хугацаанд тавьсан байна. 20 он хүртэлх хугацаанд одоо нүүлгэн шилжүүлэх гээд энийг нэг бас эргэж хараад ер нь аль болох богино хугацаанд асуудлыг шийдэж иргэдийнхэн аюулгүй энэ одоо орчинд амьдрах энэ нөхцөлийг нь хангах ёстой гэж бодож байгаа. Улсын төсөвт энэхүү тосгоныг нүүлгэн шилжүүлэхээр 2018 оны төсөв 600 сая төгрөг тусгасан байна. Иймээс үлдсэн хэсгийг компани болон орон нутгийг хамтран шийдэж 90 онд багтаан нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ хэмээн аймгийн засаг дарга галсан дондог дуулгалаа. Түүнчлэн тус уурхайгаас орон нутагт буюу Хөшөөт хөгжлийн санд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг 2016-2017 оны хувьд дийлэн хэсгийг боловсруулан нийгмийн салбарт зарцуулж байгаа гэдгийг аймгийн засаг дарга онцлож байсан юм а. Яг уурхайн төвшөнд бол одоо хөрс суулгах, олборлох асуудал бол хэвээ явагдаж байгаа. Агцгүй баяжуулалтын асуудал хуурай технологийн аргаар явдаг. Учраас орчиндөө бол нэлээд нөлөөлж байгаа сүүл үед. Тэгэхээр бид нэр өнгөрсөн жил гэрээ байгуулад энэ гэрээний үндсэн дээр бид нар юу гэж ярьж байгаа нэхэр ер нь цаашдаа бол нойтон аргаар баяжуулдаг үйлдвэрийг бол энд барья гэдэг асуудлыг тусгасан байна. Сая Хөшөөтийн уурхай нөхдөөч бас өөрсдөө ярьж байна. Тэгээ цаашдаа бол нойтон уурхай бол баяжуулах үйлдвэр бол баригдана энд 100-аад хүн ажлын байртай болно гэж байгаа. За тосгоны хувьд бол тосгон буюу одоо Ховд аймгийн Цэцгсмийн Хөшөөт багийн хувьд нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ эх 18 онд багтаа зохион байгуулахаар болж байна. За энэ дээр бол засгийн газрын гишүүнч гэсэн сая бидэнд үүрэг чиглэлээ өглөө. Улсын төсвөд 600 сая төгрөг суусан байгаа. Моэнко компани зохих хэмжээний мөнгө санхүү гаргана. Ингээд тосхныг одоо эрүүл бүс рүү нүүлгэх энэ ажлыг бол бид эх хонд бол зохион байгуулж болох байхаа гэж ингэж бодож байгаа. Аймгийн иргэдийн хурлаараа ярина. Ингээд энэ асуудлыг бол Цэцгсум болон Хөшөөт багийн иргэдийн өөрсдийн сан санаачлагын үндсэн дээр байршлыг тогтоогод шийдвэрлэж болох байх гэж бодож байна. Орон нутагт төдийгүй Ховд аймгийн нийгмийн эдийн засгийн хөгжил тодорхой хувь нэмэр оруулж байгаа уг уурхайн үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудал цөөнгүй байгаа нь харагдаж байна. Тухайлбал хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа байгаль орчин сөргөөр нөлөөлж байна гэдгийг нутгийн иргэд болон аймаг орон нутгийн удирдлагууд хэлээд байгаа юм а. Учир нь ихэвчлэн шөнийн цагаар ажилдаг уг хуурай аргаар баяжуулах үйл ажиллагааг холбогдох мэргэжлийн хүмүүс болон аймаг орон нутгийн удирдлагуудад үзүүлж танилцуулдаггүй. Далд хэлбэрээр ажиллаж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Тиймээс холбогдох яамны ажлын хэсгийнхэн энэ асуудалд анхаарлаа хандуулж цаашид дөрвтэй арга хэмжээ авч бусад асуудлыг мөн адил ажил хэрэг болгох нь нутгийн иргэдэд хүлээлт болон үлдээж байна.